Хай, амралтын өдөр би нэгэн сайн юм болж 108 ширхэг. Одоо ширхэг гэх үү? 108 тоот. Нарны мөрөглийг нэг амьсгаагаар хийе гэж юу? Худлаатлаа би угаасаа 108 хийж чаддгүй мó бүр ядраад идэв. 54 л хийдэг. Би гэхдээ хагалгаанаас хойш одоо бараг сар гарan болж байна. Тийм ч одоо тасгал хийж болно. Эмч угаасаа сарын дараа хийж болно гэдгсэн. Нэг оёо задран мадран гэж санаа зовхгүй л биштэй ер нь гайг болсон баха. Манай хоёр бас өглөө эрт босоод ролка аваад гадаа гарцсан. Тэгээд өглөөний цайгаа гадуур уучаад орж ирнэ гэж хэлсэн болохоор би бас өглөөний цай бэлдэн энэ төрөй санаа зовхгүй тасгалаа хийчээ. Гэхдээ сая ингээд тасгал хийсэн чинь жоохон тухгүй ер нь бүтэхгүй юм шиг санагдлаа. Яагаад вэ гэхээр одоо амар халуун байгаа байхгүй тийм болохоор хамаг биений сүлс гараад цаа. Тэгэд бүр ингээд матрасан дээр гараа ингээд тулахаар гарын салаагаар ингээд хүс очиод ингээд гар гулгаад ингээд нүрээр унчих гад цаа. Тэгэд одоо хөл гараа ингээд татаа сунгаж байгаа үед ингээд хүс гараад ингээд шууд буцаж харавчих гад. Ер нь айгу тухгүй болчихжээ тийм ч ер нь дасгал дахиж хийхгүй. Тэгээд тахгүй тий. Удлаадлаа гэхдээ гэрт баг кондишн асааж ингэж цахилгааны зарлаа нэмэгдүүлж хийснээс гадаа фитнест бүртгүүлж зүгээр юм байна. Тэнд ч угаасаа нийтийн кондишнтэй болохоор гоё ах гэж. Тийм ч дараа 7 хоногоос ер нь фитнест бүртгүүлнэ. Тэгээд ойр дөрөнжийн хасж гинэ гэж юу? Хасахгүй байгаа. Угаасаа тэгэл худлаа шалтгаан тавих гэдэг нь ер нь хасахгүй байгаа. Гэхдээ би ингээл одоо 7 хоногийн дараа жингээ үсгэд нэг л хассан байна шүү дээ тий. Тэгэхээр надад бүр юу ч мэддэхгүй заа. Би чи айгу өндөр жингээс доошо буух гэж хичээжээ хүнд нэг хил бол байна уу байхгүй юу? Бараг анзаарахгүй заа. Одоо баг толгойтой туг үснээс нэг ширхэг нь унсан л гэсэн үг ёо. Одоо ингэ ботсон чинь за би фитнест яваагүй 5 жил болчих. Нилийн урт хугацаанд яваагүй агаад би ковидоос хойш ерөөсөө яваагүй. Нөхөрхөө хоёр жаахав пасаны сургалтанд бүртгүүлэл ингээл хөдөлгөөнтэй хаад идэв. Би болохоор яг фитнест очиж ерөөсөө бүртгүүлээгүй 5 жилийн хугацаанд. Гэхдээ онлайнаар болохоор Монгол багш нарын арабикийн сургалт, йогийн сургалтыг бол ер нь хагас жил авчихсан байх. Тэгээд яагаад ийм урт хугацаанд танхимын фитнест очиагүй юм бэ? Тэгэхээр чин таргална штэ гэж асуух гэж байна уу? Нэг юм болсон. Бараг трама болсон гэж мэгээд ковидын өмнөхөн нөхөрт хоёр нэг фитнест бүртгүүлсэн байхгүй юу? Өглөөний цан дээр эрдэн шиш 200 г гэсэн. Тийм болохоор энэс талаас арай илүүг нь авчихсан. 200 г. За бараг 200. Тэгээд 100 г гэсэн. За энэ бараг тал нь байна. 100 г. За яг 100. Тэгээд 10 г хармук. За яг 10 г. 30 г бодаагаар цэцэн хийгээд уух юм. 2. За бараг л явах гэж болж байна. Одоо самарнуудын төгөө тавьчихлаа. За яг 31 32 явах байхгүй гэж. За үргэлжлүүлээ яриа за. Тэгэд бит хоёр фитнест бүртгүүлсэн. Тэгээд айл айл нь жилийн гэрээ байгуулад төлбөрөө төлсөн байхгүй юу? Одоо хэдэн төгрөг төлжсэнээ сайн санахгүй байна. Гэхдээ жилийн гэрээ байгууллаа гэж бодоход тэгэл бит хоёр ч үнийг байж болохтой хуур яриа л. Гуйж хувьшаал гэж юу. Тэгээд нэг хүний ойролцоогоор 2000 гарын онос маха. За сая гарын төгрөг. За сая 500 ихтэй гэдгээд ботчих за. Тэгээд одоо 2 хүний 3 сая төгрөг орчим төлсөн байсан. Тэгсэн чинь фитнест нэг яваад өстө нэг тоотой л хийж явсан байх. 7 хоногтой тэгээд их явахгүй шүү дээ. Нэг 2 юм уу 2 3 удаа ихтэй явлаа гэж бодоход нэг 2 3 7 хоногийн дараа ковид хятадд гараад тэгээд хамаг юм хаалга бариад тэгээд тэр фитнесээс хаалга барьсан байхгүй юу. Гэтэ ковидын тэр 20 яг хятадд за Бээжинд бол тэр тусмаа нэг тийм огт тэр ч ихтэй амар хатуу барьчаагүй юм. Нэг хальт гайгүй болонгууд нь одоо албан газрууд үзүр үйлчилгээ газрууд ингээд нэгдэхийг зөвшөөрөөдсөн байхгүй юу. Тэнгүүтээ ойр хавцаан нь илрэнгүүд хаагдаад
Тэгэд ингээд нэгдээд нэг тиймэрхүү байдалтай байгаад исэн. Тийм болохоор зарим фитнесүүд ер нь ингээд зөвшөөрөл өгөнгүүт нээчээл хаагдаад иймэрхүү байсан. Тэгсэн чинь манай фитнес ерөөсө огт нэгдэхгүй байсан байхгүй юу? Анх хаагдсанаасаа тэр чигтээ ерөөсө жил гарлаа, 2 жил боллоо. Ерөөсө огт нэгдэхгүйсэн. Тэгээ тэр хооронд би захирал руу айгүй их ярьж байгаа байхгүй юу? Тэгэл нөгөө нэг угаасаа бид нар зөвшөөрөл өгөөгүй байна. Бид нар нээж болохгүй байна энэ төр хэл тэгээд үсэн. Тэгээд сүүл рүү болохоор за тэгвэл миний мөнгийг буцаагаад өг энэ төр гингүүт за тийе гэжгээд бүр сүүл рүү нөгөө захиралж бид нар өөртөө бас ингээд хүнд байдалд орсон байхад чинь ямар бидний буруугаас болоод та нарыг хохирооц юм уу мөнгө өгч чадахгүй гэж ярьдаг болоод тэнгүүд нь бүр шалдвар гүрч юм чам. Тэгээ захиралтай нь ерөөсөө яриад шийдэлд ерөөсөө хүрч чадахгүй болохоор би тэр газрыг шүүхт өчөж байгаа байхгүй юу? Хүнийг ингээ хохироолоо барьлаа гэд нөхрийнхөө бас өмнөөс ямар ч гэсэн тэгээ шүүхт өчөж байна. Тэгчээд өмнө нь фитнест хамт явдаг гэсэн хүмүүстэйгээ холбогдох арга байхгүй болохоор тэр газрын нөгөө нэг хаалган дээр нь энэ газар ингээд хохирлоо барагдуулахыг хүсэж байгаа хүмүүс шууд шүүхэд хандаарай. Ямар ч гэсэн өгцөн хүн байгаа шүү. Бүүнэрээ ингээд хохирлоо барагдуулцгаа энэ төргээ хэлцээ. Тэгсэн чи яг тэрнээс болоод аюу олон хүмүүс бас шүүхэд яг тэр фитнесийг ингээд давхраас өгсөн юм байлээ. За тэгээ шүүхэн тэгээ шалган шүүхурлаа хийн тогтоон ингээд баахан юм болж байгаад бас дахиад жилийн дараа яг шийдвэр нь гарч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр газар болохоор тэр чигтээ дампуурсан. Тэгээд данс манс бүх юм нэгэ битүүмжилсэн хэрнээ ямар ч ингээд нөхөн төлбөр өгөх боломжгүй юм болтлоо тампуурсан байна гэд. Тэгээд байгаа юм л одоо тэр битүүмжилсэн фитнесийн тоног төхөөрөмжүүд гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо хохирогч нар тэрийг аваад одоо өөрсдийнхөө шарахыг нөх өөрсдийнхөө хохирлыг барагдуул гэж байгаа байхгүй яг ядаргаад. Тэгээд би 2 үлээ нөгөө спиний дугуй дээ шүү дээ. Тийм дугуй авсан. За тэгээд баахан гэнтэл янз бүрийн юмнууд өөрсдийнхөө мөнгөнд тааруулж авсан за амар нийтэд. Тэгээ тэрийг гэрлүүгээ зүүжих явцдаа гэлс зургийг аваад интернетд тавиад бүгдийг зарцсан за. Тэгвэл манай гэр угаасаа фитнес төхөөрөмж тавиад ахаар тийм том зайтайж биш. Гэтэ ямар ч гэсэн яг шүүхээс тогтоосон үнийн дагуу бол зарч чадаагүй л тийм мэдээж. Гэтэ ямар ч гэсэн 60-70% шархаа бол нөхөж чадсан л. За бай бай.